Дэлхийд маф хэмээн нэрлэгддэг гэмт бүлэглэл олон бөгөөд тэдгээрээс хамгийн алдартай нь Сицилийн Коза Ностра, Калабрийн Индрангэта, Апулиягийн Сакра Корона Юнита, Кампаниагийн Каморра, Москва хотын Измайловская, Сицилийн Коза Нострагаас гаралтай Америкийн маф, Японы Якуза, Хятадын Триад, Турк болон Албаны мафийн бүлэглэлүүдийг дурдж болох юм. Альва гэмт бүлэглэл маф хэмээн нэрлэгдэхийн тулд хэд хэдэн шалгуур үзүүлэлтийг хангах ёстой. Үүнд тодорхой эзэмшил Харьяаны бүс нутагтай байх. Америкийн нэгдсэн улсын мафийн хувьд Нью-Йорк, Чикаго хотууд бол Коза Нострагийн хувьд Палермо хот юм. Харин Японы Якузагийн хувьд Осака болон Токио хотууд бол Измайловскагийн хувьд Москва хот зэргийг дурдж болох юм. Үүнээс гадна нууц хадгалах, эрх мэдлийн нарийн ирэмт дараатай байдаг. Жишээ нь Сицилийн мафийн бүтцэн пирамид хэлбэртэй. Хамгийн доор өөр өөрийн эзэмшил дүүрэг эсвэл бүс нутгийг эзэмших 30 орчим гишүүнээс бүрдэх гэр бүлүүд байдаг. 3-6 гэр бүлийг нэг захирагч удирддаг бөгөөд тэднийг Палермо хотоос өөр нэг захирагч удирддаг аж. Мөн тэд сүрдүүлэг, мөрийтэй тоглоом, биеийн үнэлэлт, төрийн худалдан авах ажиллагаа буюу тендерийн ловер, мансууруулах бодис, хар тамхи, хүний намаа зэрэг олон төрлийн гэмт хэрэг үйлддэг аж. Эдгээр мафийн бүлэглэл бүр тухайн улс орны түүхэн чухал онцаг, үйл явдлуудын дараа хүч чадлаа олж авчээ. Жишээ нь Сицилийн маф 19-р зууны ихэнх үед Палермо хотын орчим газар эзэмшигч язгууртнууд бослог гаргах тариачдын эсрэг хөлсний цэргээр хамгаалуулж байсан нь эцсдээ тэд мөнгөтэй болж улмаар бие даан бүлэглэл байгуулан өөрсдийгөө Коза Ностра гэж нэрлэхэд хүргэжээ. Харин дэлхийн 2 дугаар дайны дараа холбоотны цэргүүд Сицилийн аралд газардах үед Америкчууд бүс нутагт аюулгүй байдлыг хангах үүднээс санаатаагаар мафтай холбоо сүлбэтэй хүмүүсийг хотын дарга захирагч зэрэг албан тушаалд томилж байсан нь Коза Ностра хүчээ авахд хүргэжээ. Мафийг ингэж улс төрд ойртуулсан гол шалтгаануудын нэг нь коммунизмыг газар авахаас сэргийлэх байсан гэдэг. Үүнтэй төстөөгөр Японы Якуза бүлэглэл 17 дугаар зуунд Токугава шовгууны үед бий болсон гэдэг. Хүн амын 10% бүрдүүлж байсан самурай нар цэргийн үүргээ алдах үед Орсын суугчдын аюулгүй байдлыг хангахаар тэд бүлэглэл байгуулж эхэлсэн нь Якуза нар болсон гэдэг. Японд ч тэр дэлхийн 2 дугаар дайны дараа Америк генерал Маккартерийн зэвсэгт хүчний бодлого нь Якуза нар дээр суурилж либерал ардчилсан намыг дэмжих замаар мөн л коммунизмын тархалтыг хязгаарлах байв. Хятадын Триадууд 19-р зууны үед Хонконг болон Фужианд идэвхжиж байсан бөгөөд коммунизмын нөлөөгөөр ихэнх нь Тайван, Хонконг, Макао, Сингапур, Тайланд руу гарсан гэдэг. Хятадууд ихтэй газар Триадууд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд үүнд зүүн өмнөд Аз, Австрали, Баруун Европ, Америкийн нэгдсэн улс болон Канадыг дурдж болно. 1990 оноос Хятадын эдийн засаг нээлттэй болж Триадууд их газрын хотуудад үйл ажиллагаагаа явуулах болжээ. Одоогийн байдлаар мафийн бүлэглэлийг үгүй болгож чадсан түүх байхгүй бөгөөд тэдний оршин тогтнох гол үндэс нь авилга юм. Барилга, үл хөдлөх хөрөнгө зуучлал, спорт соёл урлаг, зочид буудал, зам тээвэр, ангаах ухаан зэрэг эдийн засгийн чухал салаа мөчрүүдийг ашиглан олж авсан хууль бус мөнгөө мафийн бүлэглэлүүд олон төрлийн мөнгө угаах арга хэрэгслээр дамжуулан капитализмыг буруугаар ашигладаг. Жишээ нь Сициль, Орос, Хятадын мафуудын оршин тогтносоор буй гол шалтгаануудын нэг нь төрийн худалдан авах ажиллагаа буюу тендерийн ловер бөгөөд маф буюу гэмт бүлэглэлтэд тэмцэх гол хэрэгсэл нь мөнгө угаах гэмт хэрэгтэд тэмцэх явдал юм. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэх олон улсын төв байгууллага нь ФАТФ буюу олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэд тэмцэх төр хороо юм. Мөнгө угаах гэмт хэрэгтэд тэмцэх үед санхүүгийн байгууллагууд хууль сахиулах чиг үүрэгтэй төрийн байгууллагуудтай хамтран ажиллахад хүндрэл тулгардаг учраас улс орнууд гэмт хэрэг болон террорист үйл ажиллагаатай холбоотой байж болзошгүй санхүүгийн мэдээллийг боловсруулдаг санхүүгийн мэдээллийн албатай болсон байдаг. Монгол улс ФАТФ-ийн 49 зөвлөмждөр үндэслэн 2006 оны 7 дугаар сарын 8-ны өдөр мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг баталснаар энэ төрлийн гэмт хэрэгтэд тэмцэх үндэс суурийг тавьжээ. Ийхүү манай улс өөрийн төв банкны бүтцэд хамруулан с ижигтэй гүйлгээний тухай тайлан хүлээн авах, дүн шинжилгээ хийх, гарсан үр дүнг дотоодын хууль сахиулах байгууллагад дамжуулах чиг үүрэгтэй санхүүгийн мэдээллийн албатай болсон билээ. Үүнээс гадна тус хуулийн хүрээнд санхүүгийн байгууллагууд с ижигтэй эсвэл 20 сая төгрөг болон түүнээс дээш үнийн дүнтэй бэлэн мөнгөний гүйлгээний талаар санхүүгийн мэдээллийн албанд мэдэгдэх үүрэгтэй болсон. Гэвч олон оронд мафийн бүлэглэлүүд
улс төрчидтэй нарийн холбоос үлбэтэй байдаг нь мөнгө угаах гэмт хэргийг илрүүлэх, түүнийг суур гэмт хэрэгтэй нь холбох, улмаар мафтай тэнцэхэд маш төвөгтэй болгодог. Money laundering буюу мөнгө угаалтаас гадна reputation laundering буюу нэр төрөө угааж сэргээх аргыг урлаг, спорт, PR-ийн багаар дамжуулан мафийн толгойлогчид сүүлийн жилүүдэд хэрэглэх болсон. Мафийн гэмт бүлэглэлүүд хүчирхэг хിവэр байгаагийн өөр нэг шалтгаан нь газар зүйн байршил юм. Мексикийн мафийн эрх мэдлийн гол нууц нь мансууруулах бодисын 8 бөгөөд санхүүгийн их сурвалж нь Америкийн нэгдсэн улс тэр дундаа тус улсын мансууруулах бодисын хэрэглээ юм. Үйлдвэрлэгч Колумб улсад 1 кг кокаин $1,700 байхад 8-аалагч бүсэд тооцогдох Мексикт ирээд 8,000 болж өсдөг бол эцсийн хэрэглэгч болох Америкийн нэгдсэн улсад хүрээд $30,000 болж нэмэгддэг аж. Өөрөөр хэлбэл Мексикийн мафийн амин сүнс нь баян хэрэглэгч оронтой хиллэж буй газар зүйн байршил юм. Ардчлал, капитализмын ачаар хүчтэй болсон мафийн бүлэглэл, хөрөнгө мөнгө, эрх мэдэл, зэвсэгтэй болсон нь төрийн эсрэг иргэний дайн хийх төвшөнд хүргэснийг Колумб болон Мексик зэрэг улсуудаас харж болно. Маф хэдий асар их хэмжээний хөрөнгө мөнгө бий болгож буй мэт харагддагч ядуурлын гол шалтгаануудын нэг бөгөөд ажлын байр бий болгодоггүй хэрнээ бий болгосон баялагийг хуваарлдаггүй нь бүс нутгийн эдийн засгийг гацаанд оруулж зөвхөн толгойлогчд нь баяжхад хүргэдэг. Мафийн гол зорилго нь олон нийтийн анхаарлыг татах замаар улс төрийн тодорхой үзэл сурталыг дэмжих, эсвэл эсэргүүцэх бос зөвхөн мөнгө олоход чиглэсэн байдаг.